За сайн уу залуусаа өнөөдөр Викингс цувралынхаа 5 дугаар бүлгийг дуусгахаар шийдлээ. Өмнөх хэсэгт Айвар Каттегатыг булаан эзлэж өөрийгөө хаан ширээн суулгасан бол Бьорн Үбэ Лагерта нар зүхтан Английн зөв хөдөлж бугаар төгссөн. Айвар ард иргэдтэй хандан өнөөдөр бид маш чухал хүнээр тахил өргөнө. Энэ бол Лагерта гээд толгойных нь хаалтыг авлаа. Элэнцгийнх нь Лагерта байх. Жохон төстэй л хүн байна. Иргэд нь эн чин Лагерта биш байна гэд орилдсон ч тэд нарыг барьж хорлоо. Тэгээд энэ бол Лагерта мөн гэд гимгүү нэгнийг хөнөөчглөө. Энэ нөхөр солиорсон гарцаагүй болж хуурлаа шүү. Вицерк харин эрүүл ухаантай байна. Эргүүмэн чи бурхан биш. Энэ эмэгтэйч Лагерта биш гэж хэлчихэд гараад явлаа. Мань Вицерк нэг шинэ найз охинтой болжээ. Энэ эмэгтэй нарийн Лагертатай төстэй л хүүхэн байна да. Локигийн суурьнд байсан жирэмсэн бүсгүй энэ хатуу нутагт хүүхдэд төрүүлэхгүйгээд өөрийгөө хороосон бололтой. Гэтэл энэ бүсгүйг нөгөө эсэргүү нөхөр Эвендийн гэр бүлийнхэн хөнөөчгчээ. Үүнд нь уурссан Флоки тэднийг суурингаасаа хөөлөө. Ганган гизэгт Харалд хаан шинэ хамтрагчтайгаа нийлэн Йорк хотоос хөдөлж Альфред хааны ордон руу дайрахаар замд гарсан бол үүнийг нь мэдсэн хаан Бьорн Үбэ хоёрт хандан та нар бидэнтэй хамт нутаг нэгтнүүдтэйгээ тулалд гэж тушаасан тул манай хэд зөвшөөрлөө. Бас хаан Үбэгээр Зевсгийн эрдэм заалгахаар боллоо. Мань Үбэ чирүүн багш болохоор шинжтэй шүү. Айцыг нь үргээж байгаа юм байх. Харин энэ үед нь хааны ах айдал ирээд өөрийг нь дэмжиж буй хүмүүстэй хамтран дүүгээ унгаж хаан ширээг нь булаан авахар үгсэн тохироод бүгдийг нь хөнөөхөөр шийдлээ. Каттегатын иргэд ч бас хаан Айварын эсрэг бослог гаргаад эхэлжээ. Манай хүн би бол нэгүүлсэнгүй бурхан. Тиймээс надад итгэл үнэмшил үзүүлгэж солиороод хариугаа авлаа. Вицерк зүнчтэр ирээд яах ёстойгоо асуулаа. Эндээс явбал би амжилтанд хүрэх үү гэхэд зүнч чи хэний ч хүрээгүй оргил төрнө. Төлөөс нь дэндүү өндөр байх болно шүү гэж хариуллаа. Энэ үед Весекс дайны зөвлөл хуралдан Харалд хааныг хэрхэн дарж авах тухай ярилцах үед алуурчид дайрах байсан боловч Адлгрээд шаригаад хөдөлж чадсангүй. Дийлдэшгүй Бьорн бутаж дүү болох Магнусыгаа авчирэн бусадтайгаа танилцууллаа. Магнус орж ирээд та нар Альфредэд зүтгэж болохгүй. Би хүүхэд байхдаа Рагнартай уулзсан. Тэрнийг өгөхөөс өмнө би өөрийгөө хэн гэдгийг хэлсэн. Намайг харсан даруйдаал Рагнар нулимс унгаж хайртайгаа хэлсэн гэж худлаа буруу. Энэ үгийг нь сонсоод Лагерта худлаа гэдгийг нь бараг мэддэг шиг л боллоо. Үнэн дээр манай Рагнар энэ Баачкагийн ээжтэй ингэр зөрүүлээг үлдээ. Үбэ бид чамд итгэхгүй байна. Тиймээс Альфредээс урахгүй гэд хөөж гаргалаа. Айвар зүнчдэр ирээд чи таарлцсан хүн бүрт миний бурханлаг чанарын тухай ярьж өг гэхэд зүнч чи бурхан биш. Чи бол Рагнар Лотброкийн хүү Ясгүй Айвар гэж хэлэхэд ууралсан Айвар зүнчийг үгүй хийлээ. Зүнчийг үгснийг мэдсэн Вицерк Айвар дээр ирээд хэн алсныг олж мэдэхгүй бол бурхад хэлэгнэн гэхэд Айвар хариуд нь тэр бурхан чинь би байна л гэж томров. Харалд хааны эсрэг тулалдах цаг ойртжээ. Үбэ бүр харавх төхөөрөм зохиогоод амжсан байв. Энэ хоёрын сургалт семинар үр дүнгээ өгчээ. Хааны тулааны чадвар шаггүй өссөн байгаа нь харагдаж байлаа. Харалд хааныг сүрэн зогсохоор шийдэн Весексийн айрам хөдлөх үед уран дэрслэг оролдлого хийсэн нөхрийг барьж авч үлдээд Жюдит хатан байцааж эхэллээ. Хамтрагч нараа хэн болохыг хэлгэж харигсаар эрүүдэн шүүсний эцэст удирдагч нь хааны ах Айдлгрээд гэдгийг хэллээ. Харалд хааны хуаранд Үбэ хүрэлцэн ирлээ. Анд найзууд дотн уулзаад Айвар та хоёр бидний Каттегатаас хөөж гаргасан учраас бидэнд өөр зам байсангүй. Альфред хаан бидэнд итгэл үзүүлсэн. Тийм болохоор бид та нартай тулалдана. Учир нь би загламайн шашинтан болсон гэж Үбэ хэлээд үргэлжлүүлэн дайныг зогсоохын тулд та нар хэр их алт мөнгө хүсэж байна вэ гэж асуулаа. Хариуд нь Харалд хаан маргааш хүрээдэр тэр үед чинь тохиролцъё гэд буцаалаа. Үбэг явсны дараа Харалд хаан дээр бутаж Магнус ирж би чамтай нэгдэж англичуудыг бүгдийг нь хөнөөмөр байна гэсэн тул тэрнийг нэгтгэхээр шийдлээ. Харин Үбэгийн тохиролцоо хийе гэж ирсэн нь зүгээр л цаг хожих арга байсан ба Харалдыг дөнгөөд бүслэн аваад тулаан эхэллээ. Гарах гарцгүй болсон Харалд хаан улангасан Один бурхандаа залбирэн дайрах бол Хэгмунд хамб өөрийн их эзэн Есүс Христтэй залбирч байна. Альфред хаан тулааны үеэр ам үргдэг шахахад ах нь ирж авраад хаан эзэн урт наслаг гэж хашгирав. Тэр бодлоо өөрчилсөн бололтой. Ширүүн тулааны үед Хэгмунд хамт зараа болтлоо харуулад Лагерта гэж орилсоор амьсгал хураасан бол ялагдлаа хүлээн зөвшөөрсөн Харалд хаан цэргүүдээ татан ухрав.
Харин Лагерта ор сургаггүй алга болжээ. Хүүхдүүд нь түүнийг хайгаад ч олж чадсангүй. Катигатад Айвар өөрийнхөө хөшөөг босгуулжээ. Бас удахгүй төрөх хүүхэдтэй Один бурхны хүү болох Балдрын нэрийг өгөөтгөлөө. Эхнэр нь Хэвлид минь бурхны үр боожж байна л гэж авч байна. Тулаанд ялсандаа урамшилсан Альфред хаан Үбэ Бьорн хоёр зүүн Английн газар нутгийг шилжүүлэн өгч тамгаа дарлаа. Бас урван дэрсэлсэн этгээдүүдийг барьж авсан ч ахыгаа орхилоо. Харин ялагдал хүлээсэн Харалд Магнус хоёр Йорк хотод буцан ирээд удирдлагыг гартаа авлаа. Түүнтэй хамтран тулалдсан Ярл Олбсон амьсгал хураажээ. Түүний эхнэр болох Гүнхилдийг Бьорн амьдаар нь баримчилж авсан байна. Манай Бьорн Гүнхилдэд хандан би чиний тухай илүү ихийг мэдмээр байна. Бас чи миний ээжийг харсан уу гэж асуусан ч тэр мэдэхгүй гэж хариулав. Хүлээсийг нь тайлсны хариуд нэг сайхан шанаадаж өгөөд гаргалаа. Альфред хаан Жүүдэд хатан хоёр уулзж байна. Хаан ээжтэй хандан ах маань миний амийг аварсан. Тиймээс түүний амийг хэлтрүүлнэ гэхэд Жүүдэд хатан чи тэрнээс амлалт ав. Тэр гин бурууга хүлээх ёстой. Би тэрнтэй ярилцъя гэд Айдалгэридийг дуудуллаа. Түүнийг орж ирэх үед хатан би чиний хийсэн зүйлсийг мэдсэн. Чамд хэлэх зүйл байна уу гэхэд Айдалгэрид би хэлэлцсэн өдрөө ирэхэд татгалцсан. Би ахиж хизээч хаанаас урахгүй гэж хариулв. Весекст болсон тулалдааны тухай мэдсэн Айвар Вицеркийг дуудуулаад бид Англи явах цаг нь болсон шиг байна. Би өмнө нь Альфред хаантай шатар тоглож байсан. Одоо ахаад шатар тоглох цаг ирлээ. Гэхдээ энэ удаад дайны талбарт л гэж байна. Хүүхдээ мэндэлсний дараа Английн зүг довтлохоор төлөвлөсөн бололтой. Бьорн Үбэ хоёр өөрийн болгон авсан зүүн Английн газар нутагтаа хүрэлцэн ирлээ. Тэд Христийн бурханд мөргөл үйлдэх бол Бьорн Гүнхилд хоёр харийн бурхан шүтэхгүй л гэж байна. Энэ хоёрын дунд ер нь хайр сэтгэл үүсэх бололтой. Квицерк Катигатын гудамжаар явж байгаад нэгэн хүнээс Буддагийн тухай сонсож ав. Одоо бүр Буддагийн баримлыг тавьчихад өөрийн зориг мөрөөдлөө ярьж байна. Ийхүү 3 дахь бурхан гарч ирж л байх шиг байна да. Викингчүүд шинэ нутагтаас сууршиж тариалах ажлаа эхлүүлж байна. Харин Бьорн би энд байх ёсгүй. Хизээч загламайтан болохгүй. Тийм учраас эндээс явж Харалд хаантай нэгдэж Катигатыг эргүүлж аавна л гэж байна. Флокигийн нутагт өвөл болж цаг хүндэрчээ. Хөөж явуулсан хүмүүс нь хэцүү бэрхийг давж чадалгүй өвхөж үргэж байгаа тул Флоки Ситл хоёр тэднийг аврахаар шийдэн замд гарлаа. Дийлдэшгүй Бьорн өөрийн гаргасан шийдвэрээ дүү Үбэ Торве хоёрт хэлээд Гүнхилдтэй хамт Йорк хотод хүрэлцэн ирлээ. Тэднийг харсан Магнус Харалд хаан хоёр бөөн хөөр болон өгтөж авлаа. Хаан Альфредийн биеийн муудаж өвчин ороосон байна. Бүхэл язгууртан ноёдууд хааныг эсэргүүцэж эхэлжээ. Айдалгэрээд ч бас тэдэнтэй адил бодолтой байх тул орон зоогонд нь хор хийж Жүүдэд хатан төрсөн хүүгээ хөнөөлөө. Бас л зэрлэг хүүхэн юм да. Хаан Альфред ухаан орж биеийн илаарших үед Жүүдэд уулзаж уруугч нар ахин хөдлөх гэж оролдсон. Тиймээс би ахын чинь учрыг олсон гэж хэлснээр хаан маш их хилэгнэв. Жүүдэд харин хаан хүн хизээч жирийн хүн шиг байж болохгүй. Үүнийг санаж яваарай л гэж байна. Ясгүй Айврын илд Вицерк рүү чиглэж эхлэх бололтой. Тэр намайг үзэн яддаг. Тэрний хөнөөн гэхэд эхнэр нь ингэх нь буруу, бурхад инэрэнгүү байдаг тухай ярьж өглөө. Флоки тэргүүтнүүд эсгэрэх салхи, эрчлэг шуургыг сөрөн алхасаар нөгөө хэд дээрээ ирж уулзлаа. Бүгд мэд байгаад нь баярлан Флоки бүгдээрээ хамтдаа буцацгаая гэхэд хамт ирсэн Ситл нь өөр бодолтой байх ба Эвиний гэр бүлийнхнийг хөнөөж эхлэв. Флоки эн чин солиорл гэж орилсон ч бүх юм ороотжээ. Вицеркийг унтаж байхад Айвар орж ирээд та надад тус болох хэрэгтэй байна. Та Катигатаас явж Весекс рүү дайрахад туслах хамсаатан олж ир. Үгүй бол энэ бүсгүйг чинь амьдаар нь шатаана гэсэн тул аргагүй эрхэнд Вицерк бүсгүйгээ орхиод үүргээ биелүүлэхээр хөдөллөө. Флоки буцаж ирээд аюудад хандаж эцэг чинь бүгдийг нь хөнөөлөө. Хэнийг ч үлдээсэнгүү гэж хэлснээр гашуутсан аюуд бүсгүй хадан зохионоос үсэрч амиа хорлолоо. Вицерк маш хол зам туулан явсаар Олаф гэгч хаантай уулзахаар ирлээ. Даанч энэ нэг том биетэй нөхөр зогсчоод хувцсаа тайлгээд оруулдаггүй. Арга байхгүй тул манай хүн тайчив. Тэгсэн энэ нэмийг нь дооглож инээж тэр. Энэ үед дийлдэшгүй Бьорн маань Гүнхилдтэй гэрлэж хурмаа хийж байна. Үүнийг нь харсан Харалд хаан эморлоо. Уг нь мань Харалд Гүнхилдэд сэтгэлтэй юм. Даанч ахаад л аврагыг тоосонгүй. Харин бутаж Магнус бүгдээрээ дайндаа явъя. Би хүлээж дисэхгүй нэ гэдэл савсганаж өгч байна өө. Муу эр дайн төөрнө гэчээрл. Вицеркийг маань чармаа шалтан жигээр нь дагуулan явсаар Олаф хаанд хүргэж өглөө. Энэ Олаф гэгч хаан Англи руу довтлохыг зөвшөөрөөд Айврын ямар удирдагч болохыг мэдмээр байна гэв. Хариуд нь Вицерк үннийг хэллээ. Тэр өөрийгөө бурхан гэж өргөмжилсөн. Тэр бол дарангуйлагч. Миний тань дээр ирсэн шалтгаан бол
Айвартай хамтрах бус түүн рүү дайрахыг гуйхаар ирсэн юм аа л гэж байна. Харин хаан түүнд би анхны төлөвлөгөөгөө өөрчлөхгүй гэд Визеркийг барьж авлаа. Харин энэ үед Катигатад Айврын хөшөө голоор нь хаг завчаад дээр нь гахаан толгой зоогоод орхисон байлаа. Ууралсан Айвар баахан хүнийг барьж хориод эцэст нь Визеркийн найз бүсгүй Торуныг барьж ирээд та нар намайг яагаад үзэн ядаад байгаа юм бэ гэлээ. Хариуд нь Торун яагаад гэвэл чи бид нарын эрхчлөөг боомлж байна. Рагнар хизээж тэгдэггүй байсан гэж хариулв. Үүнд нь ууралсан Айвар Торуны эцэг эхийг нүдэн дээр нь амьдаар нь шатаагаад дараа нь түүнийг ч бас хөнөөлөө. Жүүдэд хатан ууланд суух удган маягийн эмгэн дээр ирж ямар нэгэн зан үйл хийх ба тэнд нь манай лагертай галзуурсан байдалтай сууж байхад нь олж хааны ордондоо дагуулan авч ирлээ. Весекс дахин викингчүүдийн айран буужээ. Энэ удаад дайнаас 3 хаан хүчнэгтгэн газардсан тул Үбэ тэдэнтэй хэлэлцээр хийхээр Торвигийн хамт очлоо. Энэ викинг цэргүүд бүгд Үбэгийн нэрийг дуудан угтаж авлаа. Манай хүний нэр алдарч бас викингчүүдийнхээ ертөнцөд түгжээ. Энэ цаг мөчид Катигатад Айврын эхнэр амаржиж хүү төрүүлв. Гэвч хүүн ямар нэгэн согогтой төрсөн бололтой. Үбэ хаадтай уулзаад бид холбоотон болох ёстой. Альфред хаан биднийг өөрийн гэсэн газар нутагтай болгосон. Тиймээс та нар тэр нутагт маань нүүж ирж болно гэхэд 3 хааны 2 нь дэмжсэнгүй тул Үбэ саналыг нь дэмжээгүй Фродо гэгч хаантай халз тулаан хийхээр боллоо. Хааны ордонд ирээд ухаан санаан сэргсэн лагерта болсон бүхнийг мэдж аваад одоо миний бамбай үгүй болсон. Тиймээс би бамбайтай чинь биш болсон л гэж байна. Харин хариуд нь Жүүдэд хатан эдгэшгүй өвчин туссан гэдгээ хэллээ. Олоф хаан Визеркийг удаан хорж зовоосон ч тэр өөрийн бодолтой бат зогсож байсан тул Олоф хаан бодлоо өөрчилж Айврын эсрэг тулалдахаар боллоо. Харин Ясгүй Айвар маань согогтой төрсэн хүүгээ аваад ойн дунд иржээ. Яг л аав нь өөрийг нь хороох гээд ирж байсантай адилхан л юм болж байна. Гэхдээ төгсгөл нь түүнийхтэй адил байсангүй. Хүмүн амьдрах замаа өөрөө олгээд ойд орхиод явлаа. Бурхтын нутаг гэж бодон дагуулж ирсэн хүмүүс нь хэдэн биенээ хөнөөн хамгал зорилго нь нуран унсан блокийн маань сэтгэлээр унан бурхтыг хайх аяллаа дахиад л эхлүүллээ. Харин эдгэшгүй өвчин туссан Жүүдэд хатан амьсгал хураах ба гашуудж буй Альфред хаан дээр лагертай ирж битгий гашууд түүний оронд Агва хаан болж ихийнхээ ачийг хариулах хэрэгтэй л гэж байна. Үбэ болон Фродо хаан хоёр халз тулаанаа эхлүүлэх гэж байна. Үбэ ялч чадвал Фродо хааны хүмүүс Англид үлдэж Үбэд захирагдах ёстой тул нэг нь л амьд үлдэх тулаан эхэллээ. Ийхүү аимшигтай халз тулаан Үбэгийн ялалтаар өндөрлөж Фродо хааны цэргүүд Үбэгийн мэдлж шилжиж викингчүүд зүүн Английн нутагт сууршихаар боллоо. Торви өхлүүд болсон Үбэг аван хааны ордонд ирээд лагертатай уулзан тэвэрлдэн учрав. Энэ үед Катигатын зүг хөдөлсөн Бьоралд Харалд хаан хоёрын айрам далайн шуурганд өртөж хүнд хохирол амссан ч эцэст нь нэг юм эсэн мэнд их газарт хүрлээ. Гэвч маш олон завиа алдаж бас хаана ирснээ ч мэдэхгүй байлаа. Үүнд Бьорныг буруутгасан Харалд хаан тэр хоёрын хооронд бас л тулаан боллоо. Гэвч гүүнхилд голоор нь орж хоёр эрг үг болиулв. Манай хоёрч гой үзлээ өгшөөн л гэж байх шиг байна. Үбэгийн биеийн байдал тун хүнд байх бол түүний игнэндээ нэгтгсэн викинг дайчид зүүн Английн газар сууршиж ирлээ. Ийхүү Рагнар Лотброкийн туйлын хүсэл биелж байна да. Айвраас эхнэр нь чи хүүхдээ хөнөөчхөө юу гэж уурлахад Айвар тэр бол миний хүүхэд биш. Чи намайг хуурсан бидтэйгээд эгээтэй л алччихсангүй. Олоф хааны итгэлийг олж авсан Визерк бас цэргүүдийг нь дагуулan Катигатад хурж ирлээ. За ингээ дахиад л ах トゥ нар хоорондоо тулалдах цаг айсуу боллоо доо. Үбэ өгчгэлгүй амьд гарчээ. Ухаан орсон даруйдаа энэ загалмай надад огт хэрэггүй юм байна. Би өөрийн бурхадтай одоо ч үнэнч
Тулааны үеэр би Одинтэй ярилцсан л гэж байна. Хөл дээрээ боссон даруйдаал шууд Лагертатай хамт гэрийн зүг хөдлөлөө. Дийлдэшгүй Бьорн Визерктээр ирж уулзаад Айвор руу дайрах гэж байгааг нь мэдснээр хамтран тулалдахаар шийдлээ. Үүнийг нь мэдсэн Айвор ард иргэдтэй хандаж бид хотын бэхлэлтэд сэргэн. Бидний хэнч дийлэхгүй л гэж байна. Мань хүн тулаандаа бэлтгээд эхэлжээ. Бэхлэлтэд өндөрсгөхөөс гадна өөрийн харьяанд байдаг бүх ирлүүдээс цэрэг татаа зогсохгүй. Ах нар маань бүгд миний эсрэг зогсож байна. Би бол сонгогдсон нэг ингээд өөрийгөө дүвийлгэж цээжээд л дээ. Олоф Харалд 2 Катигатын 2 хаалга руу зэрэг дайрыг гэж төлөвлөн Бьорн ч бас үүнийг нь зөвшөөрснөөр нэгдсэн хүч Катигатын хаалганд тулж ирлээ. Визерк Харалд хаан 2 нөгөө талд нь дайралт эхлэхийг хүлээж нуугдсан байна. Ийхүү цус асгаруулсан тулаан эхэллээ. Бьорн бэхлэлтийн хаалгыг нүдэх бол Айвор гэртээ давтаа морил ах минь гэд ухаан жолоогүй л харавж байна. Энэ үед нөгөө талын хаалга руу ч бас довтлогоо эхэллээ. Өнөө бутаж Магнус бүр айсандаа өмдөндөө авах нэ хөөрцөглөө хөдөл байсан уг нь. Визерк хамгийн түрүүнд бэхлэлтийн ороо дээр гарав. Балбасаар байгаад нэг юм хаалгыг эвдэн орсон ч отолтонд орж бүх цэргүүд нь алуулв. Өөрөө араа ядан амьд гарч бусад цэргүүдэд дагуулan ухарлаа. Өнөө сайхангаар Магнус үхсэн болж үжиглэж байснаа гинэт босон дайрснаа харуулж өглөө. Зүгээр л тэндээ хэвтчил байна үсттэй. Бьорн Айворын цэргүүд рүү хандан та нар намайг танихгүй байна уу? Та нартай багасаа найзалсан дийлдэшгүй Бьорн байна. Энэ Айвор бол эзэн хаан байх эрхгүй. Тэр эцгийн минь бүтээсэн бүхнийг сүйтгэж байна гэж хэлээд явлаа. Манай хэдийн царай зүсгэж авах юмгүй болжээ. Олоф хаан уурлаж бид дийлэхгүй юм байна. Тэр ухаалаг учраас буцвал яасан юм гэхэд Визерк дургуулхлээ. Айвор харин ард иргэдтэй хандаж та нарт би Бьорныг алал гэсэн бол та нар алах ёстой. Надад үнэнч байж чадахгүй бол Катигат үнсэн товрог болох болно гэж уурлаа. Тэд ялалтаа тэмдэглэн найрлаж байх үед Айворын эхнэр тэндээс гарan Визерк дээр ирээд Айвор найз бүсгүй торооныг чинь амьдаар нь шатаасан. Бас миний хүүхдийг ч алсан. Тэр бол араатан. Тиймээс би та нарт хот руу орох нууц замыг зааж өгье. Үүрээр хаалгыг нь нээ. Харин Айворыг модноос дүүжилж алаарай гэсэн тул Бьорн тэргүүтнүүд тэр үед нь хот руу орж очин хүмүүст хандаж бид та нарыг яах ч үгүй. Зөвхөн Айворыг л хөнөөнө гэсэн тул хүмүүс огт эсэргүүцсэнгүй. Ясгүй Айвор цөөхөн хитэн хамгаалагчтай үлджээ. Бьорн Визерк 2 хоёулахнаа тэдэнтэй тулалдах бол Айвор буцан орж ирв. Эхнэр нь түүнд би тэднийг оруулж ирсэн юм гэж хэлэхэд Айвор түүнийг боомлж хөнөөлөө. Алж байхдаа би ганцхан чамд л хайртай гэж дахин хэлсээр л байв. Айворын хамгаалагчдтай тулалдах үед Харалд хаан Бьорны амийг авраад өөрөө хүнд шархатлаа. Бүгдийг хөнөөсний дараа Бьорн Визерк 2 их танхимд орж ирэхэд Айвор үхсэн эхнэрийнхээ зогтсыг үлдээгээд өөрөө ор сургахгүй алга болсон байлаа. Тулаан дуусаж Бьорн удирдлагыг гартаа авах үед Үбэ Лагертай 2 ч бас Катигатад орж ирээд Бьорн дийлд өгч Катигатын хаанаар өргөмжлөв. Ийхүү дийлдэшгүй Бьорн Катигатын хаан ширээг эзэгнж яг л эцэг шигээ хадан зохион дээр сууж өөрийн улсаа толдон байх бол ясгүй Айвор аянчны тэргэнд суугаад хаашаа ч юм явж буугаар 5 дугаар бүлэг төгслөө. За залуусаа 6 дугаар бүлгээ үзэх бол subscribe дараад цугтаа нэгдээрэй.